За сайн мэцгэн iOS 26.3.1A апдейт бол гарсан байна. За энэхүү апдейт нь болохоор ямар учиртай вэ гэхээр iOS 26.3.1 гарсны дараа security response буюу яаралтай одоо мэдээлэл аюулгүй байдлын код сайжруулах хэрэгтэй учраас энэхүү 26.3.1A гэдэг апдейт бол гарсан байна. За энэхүү апдейт нь бол одоо iOS 26.3 суусан байхад одоо 3 дахь iPhone SE дээр үеийн системийн хэмжээ нь 537.2 МБ таагаар бол гарсан. За тэгээд апдейт хийхээс өмнө утсан дээрх суул зай 1498 ГБ байсан бол апдейт хийсний дараа 19 ГБ болоод өмнөхөөс бол 5 ГБ бол илүү одоо суул зайтай болж чадсан. Тэгээ ер нь бол одоо iOS 26 дээр ингээд баг 3 дахь одоо суул зай ихсэж байгаа тохиолдлууд ингээд болж байна. За тэгээд үйлдвэрлэлийн систем талаас нь кодыг нь хэлэх юм бол iOS 26.3.1 бол одоо 23D 8133 таагаар гарсан. Харин 26.3.1A буюу одоо энэхүү мэдээлэл байдлын апдейтны код нь болохоор 23D 771330 жижиг атагаар л ингээд гарсан байна. За энэхүү апдейт нь iOS 26.3.1 болохоор Studio Display болон Studio Display XDR гарсны дараа одоо support хийх зорилгоор үйлдвэрлэлийн системдэр нь кодны нэмэлт бол одоо сайжруулалт бол орсон. Тэгээ бас bug fix багтсан, мэдээлэл аюул байдал бол багтсан байгаа. За тэгээд Apple-ийн сайт руу ороод үргэлжлүүлээд хэвдүүлээ дараад явах юм бол доошогоо яваад яг энэхүү 26.3.1 дээр яг юу сайжруулсан бэ гэхээр зөвхөн веб-кэс хэсгээр нэгэн одоо ямар ч юм сайжруулалт бол ингээд ямар ч орсон юм байна. За тэгээд энэ удаагийн бичлэгийн онцлог нь бас яг юу болж юм гэхээр хамгийн анх удаага яг бичлэг байдлаар одоо security response буюу одоо хаалтан дотор A, B, C гэх одоо үйлдвэрлэлийн системийн анх удаага бол ярьж болж таарж байна. Тэгээд ууг нь бол яг энэхүү security response апдейтүүдийг бол post maiгээр оруулна гэдэг байсан боловч яг энэхүү тохиолдолд бол одоо ингээд анх удаага яг бичлэг байдлаар болоод ингээд орж болно гэж таарлаа. За үйлдвэрлэлийн систем болгон дээр бенчмарк оноог нь л яриад явж байгаа. За энэхүү 26.3.1A апдейтэн дээр болохоор single core score нь 2283 оноо дундч авдаг AC-ийн онооноос бол ер нь бол 20 гаруй оноо л илүү авч чадсан байна. За multi core score явд болохоор бас 5532 оноо аваад дундч авдаг онооноос 100 гаруй бал оноо илүү олж авч чадсан. Харин график үзүүлэлт дээр болохоор 19027 оноо аваад дундч авдаг онооноос бас ойролцоогоор 1200 гаруй оноо илүү авч болж чадсан байна. За тэгээд энэ үйлдвэрлэлийн систем лөө буюу одоо ер нь iOS 26.3.1 болон iOS 26.3.1A хоёрын апдейт хийсэн хүмүүс байвал одоо коммент сэхтэр ямар гар утсан дээр ажиллагаа болон батарей нь хэр байна вэ гэдгийг бол заавал дурдж бол бичээрэй. Намайг үздэг хүмүүстэй зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. За нэг өөрчлөлт орсон юу вэ гэхээр ямар ч үсэн ингээд үйлдвэрлэлийн системийн апдейт гарч байгаа бол ямар ч сан одоо софтвер апдейт хэсэг дээр бол ингээд харагддаг. Тэгээд одоо security response буюу нэн яаралтай суулгах шаардлагатай одоо аюулгүй байдлын одоо кодны апдейт бас энэ нүүрэн дээр бол одоо гарч ирдэг байсан бол Apple тэрийгэ болиулаад яасан бэ гэхээр settings general гэж яваад privacy гэж орж байгаад доошогоо гүйлгээд background security improvements гэдэг дээр энэ хэсэг дээр одоо яг одоо security response апдейтуудаа нэмэлтээр суулгах боломжтой хэсэг бол зориулж тусад нь бол одоо ингээд энэхүү одоо энэ цэс бол энэ меню маань бол гарч ирсэн гисэн хэдий ч энэ нүрийн шаардлагагүйгээр 26.3.1A апдейт маань бол ерөөсөө яг үндсэн үйлдвэрлэлийн системийнхаа апдейт дотор л ингээд гарсан бол миний бол жоохон эргэлзээг болж байгаа төрүүлсэн тусад нь гаргасан одоо зүйл байсан байж яга буцаагаад ингээд үндсэн цэсэн дээрээс апдейт хийж болдгоор ингэж гаргасан юм байна. Эсвэл 26.3.1A гэдэг апдейт үнэхээр л тийм чухал апдейт байсан болов бас үүнтэй холбоотой асуудал гарч байгаа дараагийн гарах ер нь 26.4 ирээдүйд гарах үйлдвэрлэлийн системүүд дээр security response нэн яарлаас суулгах шаардлагатай үйлдвэрлэлийн систем гарах юм бол бас энэ хүү ерөнхий одоо software update менюнээсээ бас ингэ гардаг. Анх ямар байсан шигээ одоо ингэ бас энэ дээрээс апдейт хийж болдгоор л гарна гэж ер нь бол миний зүгээс ойлголоо. Тэгээд хэрвээ тийм байсан бол тэгээд тусад нь одоо энэхүү гаргасан security response-ийнхоо энэхүү одоо зэсэн тэгээд одоо ямар хэрэгтэй би ерөөсөө ойлгохоо байсан. Тэгээд одоо нэмэлтээр одоо security response суулгасан бол энэ дээрээ дараад одоо хэдүүлээ энийгээ байхгүй болгоод шинээр эхлүүлээ зүгээр ингийн 26.3.1-ийг бол ингэж марцсан суулгаж бол мэдээж хэрэг болно. Тэгээд автоматик насаажвал шууд автоматар бас одоо нэмэлтээр security response гарч ирэх юм бол автоматар апдейт засгийн
гэл шууд ингээд суулгах харал болгож болно. Миний хувьд бол энийг дандаа унтраастай болгодог үйл систем апдейт хийхийг би бол хүсдэггүй, дандаа өөрийнхөө гар мануалаараа ингэж би явахыг бол хүсдэг. Тэгээд ямар ч байсан энэ хүчсэн ингээд тусдаа байж дахиад тэндээ давхар гаргадаг бол миний зүгээс л сайн бол ойлгохгүй байгаа. За дараагийн гарах үйл систем нь болохоор iOS 26.3.2 бол гарахгүй. За тэгээд хөгжүүлэлтийн шатны үйл системийн шатн дээрээс ирвэл iOS 26.4 маань release candidate 1 үйл систем маань бол гарсан байгаа. Тийм болохоор ер нь бол энэ 7 хоногт багтаад iOS 26.4 олон нийт засах хөлбөр нь бол гарна гэж бол бодож байна. За тэгээд дараагийн гарах iOS 26.4 үйл систем дээр ер нь бол шинэ 7 ширхэг эможи бол орж ирж байгаа гэж байгаа. За нэг юм хөгжмийн зэмсэг, за тэгээд тэр бас нэг автор, за тэгээд нэг шинээр бол маш нэмгэн бүх цагийн хамгийн нэмгэн iPad Pro гарахад бас реклам дээр гарсан бас тэр эможи бас нэмэгдсэн байлээ. Тэгээд алмас гэхүү те бас нэмэгдсэн байлээ. За тэгээд энэ нь бас юу юм мэдэхгүй бас нэг юм дадлан амтан тэгээд ингээд чулуун нурж байгаа хэсэг гэдэг ийм шин 7 эможитой гараад ямарчсан дараагийн iOS 26.4 үйлний систем маань бол ингээд гарах юм байна. За тэгээд энэхүү апдейтийн зөв буруу юу гэж бол асууж байгаа. iOS 26.3.1a үйлний системийн хувьд батарей талаас нь репортуудыг бол би яг гимчлэлийнхаа комент сект бол ингээд оруулсан байгаа. За тэгээд ажиллагаа талаас нь болон мэдээлэл байл байдал талаас болохоор мэдээж хэрэг энэхүү iOS 26.3.1a үйлний систем бол апдейтийг нь бол зөв юм аа.